За энэ агаарын бохирдолтой холбоотой асуудлыг эрчим хүчний сайдаас асууя. Түрүү хэллээ энэ агаарын бохирдлыг одоо Улаанбаатар хотод ингэж бууруулна, мөн томоохон аймгийн төвүүд бохирдлогтой аймгийн төвүүдэд хэрэгжүүлнэ гэж. За энэ хязгаарнээс хэрэгжих боломжтой байна. Яаж төлөвлөж байна? Архангай аймгийн Цэцэрлэг хот бол маш их бохирдолтой болсон сүүлийн жилүүдэд. Энэ дулааны станцтай бүр холбоотой асуудал биш. Дулааны станцын хариултыг би бол ойлгож байгаа. Дулааны станц бол төвийн төвлөрсөн халаалтай газруудыг дулаанд холбох асуудал. Гэр хорооллолтой холбоотой энэ сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах яг энэ Улаанбаатар хотын утааг бууруулсантай холбоотой арга хэмжээг одоо Архангай аймгийн төвд авах шаардлагатай байгаа. Тийм болохоор сайжруулсан түлшний үйлдвэртэй болмоор байна. Айл өрхүүдийг мод төлдөг нь боловч сайжруулсан түлш төлдөг болгомоор байна. Модны хүрэлцээ хангамж хомсдож байна. Тэгэхээр энэн дээр одоо яг маш тодорхой төлөвлөгдсөн аймгийн төвүүдийг яг тэдэн оноос ийм шатараатай хэрэгжүүлнэ, ийм бодлого барина гэсэн бодлогооныг та нэг танилцуулаад гэж хүсэж байна. Баатар улиг гишүүний асуултанд хариулъя. За 3 чиглэлээр арга хэмжээ авч байгаа аймагуудын төвийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр за түрүүн хэлсэн 10 аймгийн төвд баригдах дулааны станц бол байгаль орчинд сөрөг нөлөөлөгөө агаарын бохирдол гаргаж байгаа хий бол хаягдл бол байгаль орчин сөрөг нөлөөлөл үеийн энэ цаг үеийн техник технологи ашиглагдгаар байгаа. За хоёрдугаарт аймгийн төвүүдэд 10,000 хүн амаас дээш хүн ам сууршдаг сум суурин газар гэж байгаа. Инхээр засаг зархааны нэг 24 нэгж орж байгаа. 21 аймаг 4 сум. За энэ сумын гэр хороолд амьдардаг ахуйн хэрэглэгчдийн шүн хэрэгэлсэн захилгаан эрчим хүчний үнийг 100% тэглэнэ. За бид нэр энэ онд ноогдох татаасын бол улсын төсвийн тодтолд оруулсан явж байгаа. Дэмжигдэх байх гэж найдаж байна. За энэ 24 засаг зархааны нэгжид 70,000 хэрэглэгч хамрагдах ёстой. За энэ 20-21 оны ер нь одоо энэ халаалтын улирлын төсөв нь бол урьдчилан тооцоогоор нэг 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлт болж байгаа. За бас нөгөө талдаа улсын төсөвт энэ хэмжээгээр татаас болж очино. За энэ бол агаарын бохирдлыг бууруулахаас гадна ард иргэдэд энэ хэмжээгээр санхүүгийн дэмжлэг болж очиж байгаа ажил байгаа. За аймгийн төвүүдийн 3 дахь одоо агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол аймгийн төвүүдийн ахуйн хэрэглэгчдийн халаалтыг шахмал түлшээр шийдэх асуудал байгаа. За аймаг болгонд сайжруулсан түлшний үйлдвэр барих асуудлыг судалж байна. За нэлийн төвхтэй байна. Нүүрсний урхаагүй аймгийн төвүүдийг яах вэ? За байгаа нүүрсний урхаатай аймгийн төвүүдийн нүүрсний боловсруулалтыг хэрхэн хийх үгээд аймаг болгон дээр урхай болгон дээр навьдсан судалгаа тооцооны ажил хийгдэж байна. Хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Баатар улиг гишүүнд 1 минут өгье. Тэгэхээр ерөөсөө энэ төр судлаад ах юм байхгүй. Аймгийн төв болгон гэр хороолтой. Тэр гэр хорооллуудад цахилгаанаар халаах гэдэг ойлголт байхгүй. Та бүхэн одоо ингээд өнгөрсөн жилүүдэд цахилгаан халаалтын асуудал яригдаад дандаа цахилгааны дэд бүтцүүдийг барихгүй, ачааллын даахгүй, шугам сүлжээнд даахгүй гэдэг асуудал яригддаг. Цахилгааны нөгөө өрхийн зардал дээр нэмэгдэнэ. Тэгэхээр миний асуугаад байгаа юм аймгийн төвд сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулах боломж юмнуудыг ойрын хугацаанд судалж хэрэгжүүлэхгүй наадах чинь болохгүй л гэдэг юм хэлээд байхгүй юу. Хэрэгжих талаасаа тэрнээс ингээ бие биенийг аргацаагаад ингээ яваад байвал хэдэн ч жил явна. 24 онд ингээ байж ич магадгүй. Тэгэхээр маш бодиттой яг энэ сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг аймагуудад байгуулна гэж ярьсан шүү дээ. Өмнөх засгийн газрууд дээр ярьж ирсэн. Ийм аргаар ер нь шийдэх юм байна энэ агаарын бохирдлыг эхний ээлжинд гэж. Тэгэхээр энэ дээр бол одоо эрчим хүчний яам бүр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Энийг За тэр анхааруулж хэлж байгаа зүйлүүдийг сайн үйл ажиллагаанд тусгаж ажиллаарай. За Сүхбаатар гишүүн